Сайн байцгаана уу та бүхэндээ гэгээ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр сар маань иргшээж байгаа даваа гараг байгаа. Сар маань энэ байна. Тэгээ сар маань иргшээж байгаа даваа гарагийн ээлтэй өнгө нь өнгөлөг өнгө, цагаан өнгө, тэгээ цэнхэр өнгө гэдэг байгаа. За өнөөдөр те одоо хумхын ордод маш олон гаригууд бөөгнөрсөн хിവэрэ байна. Ямар гаригууд байна вэ гэхээр нар маань байна. За тэгээд бууд гариг маань, сур гариг маань, ангар гариг маань. За бүр болоогүй дэлхийн ван гариг маань хүртэл ингээд бүгдээрээ хумхын ордонд байж байна. За тэгсэн чинь энэ одоо гаригууд маань юу үүсгээд байна гэхээр бидний яг өнөөдөр иргшээж байгаа сартайгаа ийм зөрчлийн холбоосыг үүсгэж гисэн юм өдөр байгаа. За тэгэхээр өнөөдөр цөмөр юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр сэтгэл хөдлөлтөө ерөөсөө автаж болохгүй. Сэтгэлээрээ одоо ингээд юм шийдэж, сэтгэлээрээ хүлээж авсан зүйлдээ ярваа нэгэн буруу гаргалгаа өгөх магадлал маш өндөртэй. Өшөө дээрээс нь та нарын те одоо бидний сэтгэлээрээ хүсэж бодож байгаа зүйл ярваа нэгэн саадтай учрах тийм боломжтой юм өдр учраас айгүй тайван, хүлээцтэй, нухацтай одоо тийм уужуу байдлаар өнөөдрийг өнгөрөөж чадах юм бол амжилттай өнгөрөөнө. За яагаад уужуу байдлаар амжилттай өнгөрөөж чадах вэ гэхээр нэгдүгээрт одоо энэ санчир гариг маань тэнгэрийн ван гаригтайгаар ийм боломж хайрлсан юм гоё энергитэй байгаа учраас цөмөрөө ахмад настай хүн, эсрэг хүйстэй хүн, дээд хүчинд итгэж чадваас, боломжийг хатгах чадваас өнөөдөр цөмөрөө сайхан өнгөрөх боломжтой гэдэг ийм гоё боломжос байгаа шүү. За ингээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Өдрөө сайхан өнгөрөөлөөрэй. Австралиас олон байлаа. Баярлалаа. Баяртай.